За юу яцхан манайха гиснээс нэрээ бид хэд өөрсдийн хөрөөлөө тэлж аль хэдийн нэг түмэн subscribe-тай болсон байна. Энэ сайхан баяр үйл явдлыг тохиолдуулан Midnight Song-ыг дэмждэг та хэд дотроос азтай 2 үзэгчийг амьд урхан итгэл томдоо мөргөж буян заяагаа даатгаа зогсохгүй. Дэлхийн сувд уулсан байгаль далайг өөрийн нүдээр төлдөж амарт сугаалах аялын бичгээр шагнахгүй. Зүгээр л дараагийн бичлэгийг оруулъя гэж бодлоо. Дэлхий дээр хамгийн хүчрхэг гэн бүлэглэл цуврал үргэлжилж байна. Дэлхий дээр хамгийн хүчрхэг гэн бүлэглэлүүд. Бид яг одоо дэлхий дээр байж болох хамгийн харгас эрцгий даралтай улгаачдын талаар ярих гэж байна. Тэд өөрсдийгөө MS-13 гэж огшоодог жинхэнэ адгийн шарнууд юм. Энэ бүлэглэл нь анх бий болсон уг гарал нь Эл Салвадор улсад 1979 оноос 1992 оны хооронд гарсан иргэний дайны дарамт шахалтаас үүдэн ард иргэд нь эх орноосоо дөрвөж Америкийн нэгдсэн улсад ирсэн бөгөөд шин доштой болсноор эдгээр хулгайнуудын замнал эхэлсэн байдаг юм. Тухайн үед дөрвөгчдийн амьдрал маш хүнд хэцүү байсан бөгөөд Америкийн нэгдсэн улсад хууль ёсоор хүн шиг амьдралаа залгуулах ажил инээдэрээ олдох шанс барагтай байдгүй байсан байна. Яг энэ үеэс дөрвөгчдийн зарим нэг хэсэг нь мөнгө олох бүхий л бузар булаа зүйлүүдийг хийж бусдыгаа уруудатан өөрсдийнхөө игнэнд хүмүүсийг нэгтгэж байж. Яг манай сарандаа байна шиг баахан хөлдөв гаруудыг монхруулж чадсантай адил. Альч нийгэмд ядуу зүдүү хүмүүс байгаа л бол тэнд гэн бүлэглэл маф байх л болно гэсэн дам яриа байдаг. Нэг жишээ дурдъя. 20 дугаар зууны ихэнх үеийн Америк улсын бүхий салбарыг тэр чигт нь маф буюу Коза Ностро атгадаг байжээ. Энэ гэн бүлэглэлийн гишүүдийн ихэнх нь гадаадын цагаачид. Тэр дундаа Италиас Америкийг зорьсон халуун цусд хүнд гарууд байсан. Харин дийдгээр цагаачид 20 дугаар зууны Америкийн шинэ хэм маягийг тодорхойлсон нөлөө бүхий эрхмэд улслоо томорч загалмайсан эцэг гэж өргөмжлөгдсөн. Коза Ностро гэдэг нь босс бол чиний босс гэсэн утгыг агуулах бөгөөд босоо удирдлагын тогтолцоотой хууль бус үүдлээ явуулдаг байна. Харин өнөө цагт Өмнөд Америкийн улсуудаас цагаачлалын хэлсэн эдгээр нөхдүүд Америкийн нэгдсэн улсын муж хотуудын гэмт хэргийн ертөнцид яг л пүрүс шиг хаасайгүй дарахж үүрэлсэн байна. MS-13 гэдэг нь Мара Салватруча гэдэг үгний товчлол бөгөөд энэ нь Салвадорын тэнүүл шоргоочнуудын гэн бүлэглэл гэсэн утгатай. Энэ бүлэглэлийн гишүүдийн өрөөг Испани хэлнээс өргүүлвэл хөнөө, хүчинд, өдөр гэсэн утгатай. Юу гэсэн ч үгүй гоцдог муу хулгайчуд байгааз. Мара Салватручагийн гишүүд өөрсдийгөө тус бүлэглэлийн гэдгийж нуудаггүй. Тэднийг синдикатын бэлэгдэл болсон шивээсээр нь дорхноо таньжуулна. Энэ нь тэднийг бүлэглэлийн гишүүн гэдгийг илтгэх бэлэг тэмдэг нь болдог. Үүгээрээ ч бас омгчдаг гэж байгаа. Заримийнх нь бүр галзуу хүний өдрийн тэмдэг шиг утгаа алдсан байгааз. Энэ гаруудыг бас нэг гол таних тэмдэг нь цагаан цэнхэр судалтай цамцснууд. За тэдний ганц шатдаг ажил нь хүн алах, бусдыг дээрэмдэх, сүрдүүлэх, хүний наймаа, биеийн үнэлэлт зэрэг ер нь болж үтэхгүй бүхий л хогийн зүйлүүдийг хийдэг гэж ойлгочих болно. MS-13 бүлэглэлийн гишүүд одоо болтол оршин тогтнож байгаа гол амин зуулга нь Мексик улсаас хууль бусаар орж ирдэг хар тамхины наймааны борлуулалтаас шууд хамаардаг. Учир нь хууль бус хар тамхины бизнес эрхлэгчид бол дэлхийн хаан ч явахгүй хамгийн их ашигтай топ аж ахуйн нэгжүүдийн тоонд зүй ёсоор ордогтой холбоотой. Кокаин, героин гэд хар тамхины наймааны талаарх мэдээллийг энэний өмнөх Пабло Эскобарын тухай бичлэгээс үзэх боломжтой. MS-13 бүлэглэл нь энэ мэтчлэн нийгмийг завхруулсан харгас үйлдэлүүдээрээ өдгөө Америкийн нэгдсэн улсын 42 мужид Латин Америкийн хэд хэдэн улсад үйл ажиллагаагаа явуулж байна. Тал бүрийн их сурвалжуудаас харахад тус бүлэглэл 70,000-аас 100,000 гаруй гишүүнтэй гэсэн судалгаа байна. Тус бүлэглэл нь гэмт хэргийн бусад синдикатуудын адил их хэмжээний орлоготой болж чадаагүй ч зүй бус авир муу нэрээр Америк төв даяараа оршин суух энгийн ард иргэдийн зүрхэнд шар ус суруулдаг юм. Тэгээд ч гэмт бүлэглэлийн гишүүдийн ирмэлцдэг гол зүйл нь замдаа таарсан хэн бүхнийг айлах явдал юм. Энэ утгаараа харгас эрцгийгээрээ зартай бүлэглэлийн гишүүдийн хамгийн дуртай зэвсэг нь шин жалуудаг,
сэлэм гэх мэт. Энэ хөлдөө толгойтнуудтай үг сүрж маасалсан хямбгойд ч бүлэглэлийн зүгээс шийтгэл хүртээдэг. Харин энэ нь тэдний хувьд хитрхи муугар төгсдөг. 2002 онд Бостны дагуул хотын нэгэн залуу энэ гаруудын тавьсан саналыг татгалзаж тэдний дургийг хүргэсэн байна. Харин удалгүй тэр залуугийн хөнгөжлийн бэрхшээлтэй өсвөр насны охиныг гэрт нь хүчирхийлэн зэрэмдэглэж өөрсдөө хэн гэдгийг олон нийтэд балмад байдлаар сурчлаж байсан байдаг. Энэ мэтчлэн тэдний замд хөндөссөн хүмүүсийн толгой бэлэг эрхтнийг таслан амийг нь хөнөөж дараа нь түүгээрээ нохоогоо хооллож бахтаваа ханган MS-13-тай орооцолтвол ийм болон шүү гэдгийг анхааруулдаг юм шиг байна. Тэдний энэ гэмт үйлдэлийн эсрэг Америкийн нэгдсэн улсын холбооны мөрдөх төвчөөний зохион байгуулалтын гэмт бүлэглэлтэй тэмцэх албаныхан тодорхой арга хэмжээнүүдийг авдагч нэгэнт ирчээ авсан энэ зөвөн гаруудын хүрээлэл жилээс жилд хөгжин цэцэглэж байна. Учир нь тэд харгис сэрцгий зан авираа бусдад гаргаж өгсөхгүй. Өөрсдийнхөө хөрөл дотроос урууж холбооныхны харахуулсан хэнийгч вэ хайр найргүй төхөрж бүлэглэлийн бусад гаруудынхаа яс махан шингэтэл шийтгдэг байна. Энэ нь чи харахвал харах шиг үхэж дуусна гэсэн дүрмтэй шууд холбоотой. Үүнтэй холбоотой нэг жишээ гэвэл энэ бүлэглэлийн тогоонд нэлээдгүй олон жил чанагдсан Атманд баавуулдаг нэг пичкон хар тамхины хэрэгээсээ мултрах зорилгоор холбооныхны харахуулж тэгээд энэ бүлэглэлийн талаарх өмнө нь хэний ч дуулж байгаагүй нууц мэдээллүүдийг өгсөн байна. Тухайн үед энэ пичког холбооныхон гэрчийн хамгаалтанд авч нэрийг нь сольж өөр хот руу нүүлгсэн боловч Можлол можорол дууссан юм байна. Угийн л чойрцсон гар байсан учраас хүний жишгээр амьдрахаар залхсноо яасан. Нөгөө өдөр буцаж очиж азартаад нөгөөдүүлээсээ гинтийн бэлэг авсан байдаг. Тэгээ өнөө мөө хайртай дуртай өглөө атлаа гэсэн найз залуу нь хевлид нь өөрийнх нь хүүхэд байгаа гэдгийг түү чорт тоосон ч юм байхгүй. Уулын мухарт нэг баваад хүн харахын эцгүй болтон төхөрсөн байдаг. Эцэст нь тэр залуун шоронд харин нөгөө бичконд шорон булагдаж дууссан даа өргөх. Маний байдных. MS-13 бүлэглэлийн үйл ажиллагааг хөндлөнгөөс тагнах гэсэн холбооныхны тусгай ажиллагаа нь энэ мэтчлэн үйл явдлуудаас болоод тэр бүртээ бүтлгүүцсэн байгаа юм. Мөн нөгөө талаас бүлэглэлд орох шинэ гишүүдийг бүр ойчхон цабаануудаар цус сэлбэж тэднийг өөрсдийнхөө төлөө амиа өгсөн ч харамсахааргүй итгэл үнэмшил төрүүлж бусдын эсрэг янз бүрийн зүйл хийлгүүлж байгаа нь энэ бүлэглэлд хүчээ авахд нөлөөсөн байна. Америкийн нэгдсэн улсын муж хотуудаар тархсан энэ бүлэглэлийн зөвхөн өөр хоорондоо харьцдаг дохионы хэлний тайлбар тойл гэхэд хэдэн 10 ботны байх жишээ. Цаашлаад MS-13 гэнэт бүлэглэлийн үйл ажиллагааны цар хүрээг ойлгохын тулд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын түрүү жилийн 7 дугаар сард хэлсэн үгийг санахад л хангалттай. Тэрээр хэлэхдээ өөрийнхөө засаг захиргааны тэргүүн зорилгод MS-13-ыг хүчгүйдүүлж устгах бүр мөсөн үгүй их гэж хэлээд тэд Ал-Каидатай энэ тэнцүү буюу тэднээс ч дор Америкийн нэгдсэн улсын цагдаа нараа гэмт хэрэгтнүүдэд хитрхи зөөлөн хандахгүй байхыг өрөөсөн мэдээллийг хийжээ. Угаасаа ч Америкийн цагдаа нар хулгайчуудад аятал засдаг зам бараг байх биш. Манай хэдэн төрөө албаа хаагчид ч бүр нэг ясны хүүтүүндээ харьцаатай гарууд л та. Ялангуяа нэг тийм ял царайтай дээрээс нь жоохон бараан тусмын гарвал тэгэл үгийн зөрөөгүй цээжин цус хантагдал бууддаг сайхан уламжлалтай. MS-13 үйл ажиллагааны цар хүрээ нь Америкийн нэгдсэн улсын үндэсний аюулгүй байдал занал хийлж буй бөгөөд тэднийг алын ядагч гэсэн статус бүртгэж шүүхийн тогтолцооноос ангид засгийн газрын махны машаанд нядлах боломжтой болжээ. Ер нь энэ бүлэглэлээс болоод Америкийн нэгдсэн улсын холбооны засан хүмүүжүүлэх газруудын ачаал дээд зэгтээ хүрсэн ба тэнд үндсэндээ нийгмээс ангид шоронгийн тустай ертөнц бий болсон гэж хэлж болно. Манад 3 үеэрээ удам залгсан сайхан мянгат малчин айл гэдэг шиг энэ гэмт бүлэглэлийн гишүүд өөрийн халаагаа хүүхэдтэй өвлүүлэх ийм уламжлал тогтсон байна. MS-13 бүлэглэлийн хүнд гаруудыг шоронгийн нөхөд олон жилээр хайж байгаа ч яг үнэндээ энэ нь төв чорт нэмэргүй байна л да. Доороос нь манай нөгөө нэг хитэн зохиолын дууч шиг шин залуу нөхдүүд төрж гарч ирээд бүр барахгүй болоод ирэнгүүт Дональд Трамп энэ бүлэглэлтэй холбоотой за бараг нохооных нь хүртэл цагаачлалын эрхийг цуцалж нутаг руу очиж байна л да. Яг одоо манай 5 ушин молыг хуугаар нь гятд руу очдог шиг. Гэхдээ нэг ялгаатай Трамп өөрийнхөө улс доторх нийгмийн хог шоорнуудыг гаргаж цэвэрлэгээ хийж байгаа бол харин манайхан яг эсэргээр улсынхаа ганц амин зулгаа муу гэд хуугаар нь гятд руу гаргаж явах жишээ нь. Энэ хэд дандаа Монголын эсрэг коноптордог ер нь яг хаанхын иргэнштэй болгоочтой. За уучлаарай.
Заримдаа ам халахаараа ярианы сэдв хадгараад дотор гадуур нь тавьчих гэдэг ойлгоорой. Эргээ бичлэгтээ орцгоё. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Мексиктэй залгай хэлийн дагуу хан барих, ногоон картны суглааг цуцлах, төрөл төрөгчдийн холбоогоор дамждаг гинжин цагаачлал, хатуу хяналт тогтоох нь чухал гэдэг дээр маш хатуу байр суурьтай байгаа юм билээ цаачаа. За тэгээ Америкийн нэгдсэн улсын засгийн газараас гэмт бүлэглэлийн гишүүдийг Сальвадор руу албадан буцаах ажиллагаа явуулж игсэн бас нөгөө талаас улсын зардлаар MS-13-ны өөрийн сүлжээгээ өргөжлүүлэх харин ч бас ёндоо болсон юм шиг байна. За тэгээд нөгөө гаруудыг нутагт нь ачаад ирсэн чинь тэнд нь бас асуудал үүссэ. Ерөнхийдөө бол дэлхийн хамгийн аюултай шоронгуудын нэгээр Сальвадорын шорон зүүн ёсоор тооцогддог. Товчрондоо бол Өмнөд Америкийн бүсийн шоронгууд мөнхийн дөрвөн. Бараг хоёрыг нь хаалгаа хаагаал яг таардаг гэдэг шиг бүх зэрэг зайгүй байдгийн. Тэгээ бас хажуугаар нь дотроо бас хагаралтай. Юу биевийнхээ хажуу бөөрлөө шүүг шаачих галайтай гарууд. Тиймээс засгийн газар нь бүлэглүүдийн гэмт хэрэгтнүүдийг тус нь хордог. Ялангуяа тус улсын хамгийн том гэмт хэргийн бүлэг болох Баррио 18 Мара Сальваторчгийн хэрэгтнүүдийг тус нь хордог байсан байд. За мөн энэ ташрын дэлхий дээрх хамгийн чанга дэглэмтэй хорих газруудыг манай суугаар зочлон үзэх боломжтой. Америкээс Дональд Трампд амбардуулж ирсэн нөгөө баахан хүнд гаруудаас болоод юун тэр тусдаа шоронд хансаглаж яалдаг байсан болиулаад саяхан Сальвадорын засгийн газар тэр Баррионо нөө Марионо хамаагүй гөлгнүүдийг бөөнд нэг шорон чоочтой байлгахаар шийдвэрлсэн байна. Тэгээ ямар гарцтай ч юм биш. Харин ч бие биенээ нухад тоон цөөрнө гэж бодсон юм шиг байна. Энэ шийдвэрийн дагуу олон мянган аюултай хэрэгтнүүдийг хатуу хамгаалтын дор нүүлгэн шилжүүлсэн байна. Ер нь бол Мара Сальваторчгийн бэлэгдэл болсон MS-13 гэдэг шивээсээс гадна бүлэглэлийн гишүүд гурвалжин дээр байрлах 3 цэг өхөн шивээсээрээ ихэд зартай. Эдгээр нь эмнэлэг, шорон, оршуулгын газар гэд мафи амьдрал хаан дуусгар болохыг бэлэгддэг аж. Чи мафтай холбогдсон бол шоронд орно, эсвэл шоронд болуулж дуусна. Өөр сайн сайхан юм түйж байхгүй цабануудаа. За яг нэгэн тийм сэдврээр орсных нэг зүйлийг та нарт ярих гэж бодлоо. Яг одоо Улаанбаатарт байгаа зарим нэг залуус хитэн галтар төгрөг харж саруулах оноо хордуулж өөрийнхөө болоод найзынхаа амьдралаар сэгээ тоглож байгааг зүгээр хараа сууж чадсангүй. Өчигдөрхөн л Монгол улс хар тамхиг хууль бусаар дамжин өнгөрүүлдэг статустай байсан бол харин өнөөдрийн байдлаар хар тамхи хэрэглэгч орнуудын хар жигсаалтанд хэв нэг зогж явах юм. Тэгээ хамгийн харамсалтай нь яг ийд амьдралаар сурч мэдэх өөрийгөө хөгжүүлэх насан дээрээ яваа залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож харамсаар дорхгүй новшийн зүйлүүдэд хутгалтаж байна л да цаанчаа. За яг тэгээ амар хэлбэр аргаар мөнгө олж уулна. Гэхдээ дараа нь тэрнийхээ төлөөсийг нэг насаараа төлөөж барахааргүй өрн дуунж яах юм бэ? Тийм биз дээ. Одоо бүр аргаа гарч ийн л да. Хар тамхи болий зүгээр архиа ууй гэж сурталчж байхыг харлаа. Арайч дээ. Нэг зүйлийг үеийнхэндээ болон ялангуяа дүүнэртэй хандаж хэлэхэд чи өөрийгөө зүтгэх ямар шалтгаанаар буруу зүйл хийсэн бэ? Тэр чин чам дээр эргээд аянг шиг бууж хар толгойг чин цустан шүү. Тэгээс чиний яг одоо хийх гэж байгаа зүйл чинь буруу зүйл шүү л гэж бодогдож байгаа бол энэ санаагаа март. Заавал буруу зүйл хийхгүйгээр шийдэж болох өөр олон боломжууд байна. Цаад амьдрал чинь баялаг шүү дээ. Дэлхий дээрх хамгийн өчирхэг гэмт бүлэглөө зурвал энд хүрээд концерт дуслаа. Мэдээж үргэлжлэл бий. За болоо.